Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь үзэх өдрийн мэндийг хүргэе. За би өмнөх бичлэгүүдээ үргэлжлэлийг хийж байна. Тэгээд өнөөдөр болохоор арай өөр нэг өнцгөөс бас та бүхэн тустай дэмтэй байх юм болов уу гэж бодоод ярьж үзэх чинь. Өмнөх бичлэгүүд дээр өөрийгөө үнэлэх, хүмүүсийг байх ёстой байранд нь тавих тухай ярьсан. Гэхдээ яаж гэдг нь жоохон хангалтгүй, зарим хүмүүст тусгал нь жоохон өөр байгаа нь комментоос харагдчихээн. Зарим нь тухайн үедээ ойлгож авсан ч гэсэн хэрэгжүүлэх дадал болгох тал дээр асуудал үүсгэх юм шиг санагдсан. Надад ч гэсэн угсаа асуудал үүссээд байгаа. Хүний сэтгэл санаа чинь нөгөө нэг дээшээ доошоо лифт мэт байдаг болохоор тэгээд байнгын нэг юма барьж байнгын өөрийнхөө дүр төрх болгож явах гэдэг чинь жоохон ажиллагаа шаарддаг л байгаад байгаа юм л да. Тэгэхээр хэдүүлээ алхам малхмаар оролдоод байхаас өөр гарц алах та. Өөрийгөө үнэлэх үнэлгээгээ барьж авч тогтоохын тулд бас нэгэн шинэ өнцөг нэмэх шаардлага гарлаа. Тэр нь юу вэ гэхээр би бол ингээ байнгын дотроо ганцаардаад байдаг байхгүй амар олон хүний дунд л одоо насаар айл ганцаардаж ирлээ л дээ. Яа ганцаарддаг вэ гэхээр тэр хүмүүс намайг үнэлэхгүй тоохгүй ашихгүй хүндлэхгүй байгаа юм шиг мэдрэмж төрхөөр за би л угаасаа ийм дандаа л ийм байдаг ч гэдэм үү. Тэгэл ганцаардл эхэлдэг л дээ. Би л ийм гэдэг нь болохоор дандаа муу талаасаа боддог. Би ийм сонирхолгүй байна. Би уйдгартай байна. Хүмүүс намайг тоохгүй байна гэдэг чинь би мяа байна. Би муу байна гэдэг ч юм уу. Яг тэр талаас нь дандаа хардаг байлаа. Тэгээд одоо нөгөө үнэлгээгээ өөрчлөх гээд байгаа хүн болохоор одоо болохоор арай өөр талаас нь бодож үзэж байгаа хгүй. За нэг хүн нөгөөдөө сэтгэл гаргалаа гэж бодъё заяа. Сэтгэл гаргахад нөгөө хүн нь авсан сэтгэлдээ хурдан ханчхаараа сэтгэл гаргасан хүнээ үнэлгээ болж хүндлэл буурч тоомжиргүй хандаж эхэлдэг ийм байдал ихээр ажиглагдсан миний өнгөрсөн амьдралд. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би жаахан сэтгэл гаргахад нөгөө хүмүүс надаас авсан сэтгэлдээ айгүй хурдан ханж ийн гэсэн үг юм байлаа. Би болохоор ханахгүй. Яагаад гэхээр эргүүлээд магадгүй өмнө нь ч юм уу надад тодорхой хэмжээний сэтгэл өгсөн байгаа. Тэр нь миний хувьд хангалтгүй байгаа учраас би үл ойшоогдсон, үл тоогдсон, үл хүндлэгдсэн мэдрэмжтэйгээр дутуу хоосон сэтгэгдэл надад төрөөд байгаа юм билээ. Яг энэ өнцгөөс харах юм бол үнэн хэрэгтээ би тэр намайг үл тоогоод үл ойшоогоод байгаа хүмүүсийн шалгуур цензурт нь хүрэхгүй байгаа мэт надад ухамсаргүйгээр санагдаад байгаа болохоос биш, яг үнэндээ миний сэтгэлийн шалгуурт тэр хүмүүсийн надад буцааж барьж байгаа сэтгэл нь нийцгүй тэнцгүй хүрэхгүй байгаа учраас би дутуу хоосон бусдаас дутсан мэт тийм мэдрэмжтэй үлдээд байгаа юм лээ. Энэ хоёр болохоор нэг зүйл боловч хоёр талаас нь харахаар шал өөр зүйл байгаа байхгүй юу. Ингэж бодоод эренбэлж үзэх юм бол би тэр хүнд гологдоод байгаа биш. Тэр хүн надад сэтгэлийнхаа хувьд гологдоод байгаа учраас би стресстэй, би дутуу, би хоосон, би гомдсон, цөхөрсөн, эморсон мэдрэмжтэй үлдээд байгаа. Ийм зүй тогтол байдаг юм байна. Сая нэг юм харангийн нэг юм дуу байгаад байгаа байхгүй юу. Шиврээ бороо минь чи ширүүсэд өгөөч надтай. Чиний шаагах шиврэнд чин сэтгэл минь ханахгүй л байна гэдэг. Энэ дууг болохоор би сонсоод нэрээ миний сэтгэл ханахгүй юм биш шүү дээ. Нөгөө хүмүүсийн тавьж байгаа цензурт би хүрэхгүй байгаа биш. Яагаад гэвэл эн чинь нөхцөл байдал нь яг адилхан байгаад болохоор би тэр хүмүүсийн тавьж байгаа цензурт хүрэхгүй, би гологдоод байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Гэхдээ яг ингээ өөрийнхөө талаас харах юм бол миний тавьж байгаа цензурт тэр хүмүүс хүрэхгүй байгаа учраас би дутуу мэдрэмжтэй хоцроод байгаа юм байна гэдэг бас нэг өнцөг байна. Хөөе, ханмаар байна. Ханалт үүсмээр байна. Ханы гэдэг чинь. Тэгээ ер нь ханалт гэдэг чинь юу байдаг вэ гэдгийг та бүхэн хэр сайн мэдэх вэ? Ер нь бол хүн альва зүйлд ингээ ханахаараа сонирхол нь маш их буурдаг. Би хэрвээ онготын хүүхдээ удаан ингээ онготтой хөглөгдөд маш удаанаар явах юм бол ханалт үүсээд онготоо түлхэж эхэлнэ өөрөөсөө. Цаашаа ядарч чинь, цаашаа залхаж чинь, цаашаа болчих хитрээд байна. Цаашаа би хүсэхгүй байна. Намайг зүгээр ингээ би өөрөөрөө баймаар байна гэж эхэлдэг байхгүй юу. Зөвхөн одоо онгот дээр биш л те хүмүүс хоорондын харилцаанд ч гэсэн миний өгж байгаа сэтгэлд хандсан хүн бол надаас дахиад авах юм байхгүй болохоор түлхэж эхэлнэ.
ер нь бол сонирхол нь буурна, таньж мэдэх зүйл байхгүй юм шиг санагдана. Тэгээд ер нь бол өөр сонирхолтой таньж мэдхгүй өөрийн тоохгүй байгаа ч юм уу, өөрийгөө баталж нотлох орон зайтай тийм газар руу тэмүүлж эхэлдэг. Надад бол нотолцсон гэж ойлгоод байгаа байхгүй. Яагаад гэвэл би сэтгэл гаргаад байгаа тэр хүн өөрийнхөө оршихуйг надад нотолчлоо, хангалттай би ханчлаа. Одоо би нотлогдоогүй газар очиж ханмаар байна гэд шууд явцдаг гэсэн. Тэгэхээр энэ байдлаас үзэх юм бол тэр хүмүүс миний гаргаж байгаа жижигхэн сэтгэл ханчиж байгаа байхгүй. Айгүй хурдан ханалт үүсээд танин мэдхүйг айгүй хурдан дүүргээд айгүй өнгөцөөр хаалтын тавьж гин гэсэн үг. Тэгэхээр энэ тухайн хүний өөрийнх нь сэтгэлгээний урд үе байгаа байдал нь тэр хэмжээнийх л гэсэн үг. Надад бол дахиад гаргах бүр ингээд урт хугацаанд мэдгүй те насан туршдаа ч юм уу гаргах сэтгэл байгаа. Тэр тусмаа намайг таньж мэдэх зүйл дахиад байгаа. Би ч гэсэн тэр хүнийг таньж мэдмээр байгаа. Тэгтэл тэр хүн намайг шууд түлхчээд байгаа учраас би зууралтаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг хиндээ гологдоод байна вэ гэдгийг тод харах юм бол өөрийгөө үнэлэхэд нэмэртэй юм уу гэж яриад байна. Түүнээс би ингээл өөрийгөө магтах гал ч юм уу яриаггүй юм л та. Ер нь бол магтъя гэвэл өөрөө өөртөө магтаал чимээгүйхэн эндээ ингээ сайхан итгэлээ агсаад явчих болно. Гэхдээ миний сувгийг дагдаг хүмүүс надтай ихэнхдээ ижилхэн асуудалтай байгаад сонсоод байгаа болохоор тэр хүмүүстэй хэрэгтэй юм уу өөрийг нь өөрийгөө үнэлж сурахт нь хэрэгтэй юм болов уу гэж бодод нэг ийм өнцөг байж болж гин энэ өнцгөөс хараад үзвэл чиний өөрийгөө үнэлэх үнэлэмж мэдээж дээшлэн тэгээд энэ мэдрэмжээ бариад байх юм бол энэ өөрийгөө үнэлэх үнэлэмжээ тогтоож чадна ийм үр дүнд хүрэх учраас яриад байгаа юм л да. За энэ өнцгөөс хараад миний сэтгэлийг энэ хүн хангалттай хэмжээнд дүүргэж өгч чадахгүй байна гэдгийг мэдчихээр нөгөө хүнийгээ байранд нь тавихад илүү амар болно. За жишээлбэл би бол 32 настай. Би 32 настай насанд хүрсэн тодорхой хэмжээний туулалтай учраас 7 настай хүүхдээс 32-тай хүний зан араншин төлөвшил шаардахгүй буюу одоо хүлээлт багасдаг байхгүй юу? Тэгээ 7 настай хүүхд яадیں۔ Болохгүйг ялахгүй ихэвчлэн хүн дуурайж туршиж үзнэ. Бүх юмыг таньж мэдэх сонирхолтой учраас бурууч бай, зөвч бай, сэтгэл татагчаа хийгээд үзнэ. Алдгаараа болдгүй юм байна гэж ойлгоно. Тэгээд бүр мэдээж тодорхой болохгүй зүйлсийг хүртэл болохгүй гэдгийг мэдгүйгээр хийдэг шүү дээ хүүхдүүд. Тэгэхээр одоо нөгөө нэг миний өгсөн сэтгэлд үтэр ханалт аваад байгаа тэр хүн бол сэтгэлийн хувьд зүүрлэж ярих юм бол би 32 настай тэр 7 настай байгаа байхгүй. Тэгэхээр би 7 настай хүүхдээс өөрөөс нь агтсан хэмжээний сэтгэл, өөрөөс нь агтсан хэмжээний танин мэдхүйн гүний сонирхол хүлээх нь өөрөө шал утгагүй зүйл болж хувирахаар тэрийг ойлгоод ирэхээр хүлээлт багасна. Хүлээлт багасгаар тэр хүнтэй яг өөрийнх нь төвшөнд харилцахаас ханалт үүсэх үйц хэмжээнд хүртэл сэтгэлээ юулхээ одоо зогсоох боломжтой болно. Яа тэгвэл тэр хүндээ биш заяа. Би ч гэсэн адилхан. Би над дээр ханалт үүсэх юм бол би ч гэсэн түлхэх нь яагаад гэвэл тэр чинь хандж байгаа байхгүй. Эннээс цааш ингээд явах гэхээр ихтчихин. Явуулах тэр сэтгэлгээний цар хүрээ оюун тарих сэтгэлийн үндэс нь надад байхгүй учраас би болчлоо гэд шууд цэг тавих гээд байдаг байхгүй. Та нар энэ мэдрэмжийг мэдхүү. Би бол яг хүмүүстээр хаана ганц нэг энэ мэдрэмжийг авч исэн. Энд чинь нөгөө кринжлэх мэдрэмжтэй айгүй адилхан заяа. Буурлуудаас энэ мэдрэмжийг айгүйх авч исэн. Хангалттай боли би цаашаа явмааргүй байна. Би тантай ярмааргүй байна. Би хүнээрээ ганцаараа баймаар байна. Гэх тэр амар хүчтэй түлхэх мэдрэмж төрдөг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг өөрт нь ахтаад байгаа тэр хим хөгийг, тэр сэтгэл зүрхийг, тэр танин мэдхүйг тосч авч чадах хязгаартаа тулахаараа хүн төр хэрэгэлдэг. Нөгөө буулгаж авсан юмаа хэрэглээд би болчлоо, таньчлаа, мэдчлээ гэж боддог. Мэдчлээ гэж бодож байгаа хүн бол нөгөө нэг илүү өгөх гээд байгаа зүйлийнхээ үн цэнийг мэдрэхэ болчдөг байхгүй юу? Надад хэрэггүй гэж цэг тавьсан дуусгацсан учраас үн цэнийг мэдрэхгүй. Тэгээд нэг хэдэн жилийн дараа өстой энийг л хилээд ээж гэдэг ингээд толгой руу тоншиж орж ирж байгаа нь одоо тууллынхаа хэмжээнд сэтгэлгээний цар хүрээн суурь нь бэлдэгдээд одоо л ойлгох боломжтой болж байна. Одоо л үнэлэх чадвартай болж байна. Тэр хүртэл бол үнэлж чадахгүй учраас түлхээд байгаа маа.
Тэгээ үнэлэхгүй байгаа хүнээс юу гардаг вэ гэхээр ямар ч сэтгэл гарахгүй болж эхэлнэ. Хүндлэл бол маш их хэмжээнд буурна. Тэгээд энэ хоёр хүний харилцаа чинь тэнцвэргүй болчихж байгаа байхгүй юу? А нэг нь үнэлэхгүй хүндлэхгүй юм бол энэ талаас одоо юу өгсөн ч үн цэнгүй, юу хэлсэн ч одоо өөрт нь тусахгүй, өөрт нь хэрэггүй юм шиг санагдаад түлхэн зүгтаана. Тэгэл ер нь үнэлэхгүй л гэсэн үг. Тэгэхээр нөгөө энэ үн цэнэ хий гарцтаад байгаа хүн бол нөгөө хүнийг одоо цаг хугацаанд болоогүй юм байна гэж үзээд байранд нь байх ёстой байранд нь тэр 7 настай хүүхдийн байранд нь аваачиж тавихаас өөр ямар ч аргагүй. Үгүй болвол нөгөө нэг 32 настай тэр хүнийх нь сэтгэл ханамж ерөөсө дүүрч чадахгүй байхгүй юу. Тэ энд чинь зөндөө ялгаа зөрүү байгаад байна шүү дээ. Сэтгэлээ өглөө. Одоо ер нь динамик нь ингэж яваад идэв. Динамик гэдэг үг нь одоо зөв буруу юу? Үеэлцэл нь ингэж явдаг байхгүй юу? За А гэдэг хүн их сэтгэлтэй, Б гэдэг хүн за ямар нэгэн сэтгэлтэй. Тэнгүүд А нь Б-д тодорхой хэмжээний сэтгэл дэвслээ. Б ханвал шууд нөгөө өмнө нь Ааг үнэлж исэн цэгтээ тулаад тэгээд ингээ үнэлгээгээ доошлуулцдаг, хүндлэлээ бууруулцдаг. Тэгэнгүүт энэ харилцаа яаж явж болох вэ гэхээр А сэтгэлээ өгөнгүүт Б нь тэр сэтгэлийн үнэлээд буцаагаад өгөнгүүт А нь авангуудаа дахиад давуулаад өгөнгүүт давуулж өгсөн дээр нь дахиад гацаад дахиад үнэлгээ хүндлэл буураад гээд явчих боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр угаасаа нөгөө үнэлгээнд нь тааруулаад тосч авч чадах хэмжээнд нь тааруулаад сэтгэлээ яг ямар төвшөнд өгөх юм гэдгээ одоо тооцож байхгүй бол өгсөнд чинь өтер сэтгэл нь ханчаад байгаа хүнтэй үүсгэж байгаа харилцаан дээр энэ А гэдэг хүн бол дандаа дутуу мэдрэмжтэй, дандаа ханалт үүсэхгүй. Тэгээ ханалт үүсгэх чинь өөрөө нэгдүгээр хэцүү. Ханалт үүсэхгүй байхаар яадаг гэхээр нөгөө хөөгөөд эхэлдэг шин. Араас нь хөөгөөд, араас нь таньж мэдэх гээд оролдоод, бодоод, санаашраад цагаа их зарцуулаад тех тусмаа нөгөө талдаа нөгөө автах гэдэг зүйл чинь ороод ирж байгаа байхгүй. Илэн далангуу хар муу санаагүй цагаан цайлган хүмүүс тэр сэтгэлийн олоод харчаараа энэ хүн гим хоргүй юм байна. Энэ хүнийг би таниад мэдчихлээ. Энэ хүнд би итгэж болох юм байна. Ямар ч байсан. Тэгээд хизээш надаас урахгүй юм байна, намайг орхихгүй юм байна. Намайг юу ч хийсэн уучлах юм байна, өнгөрөх юм байна, энэ хүн байж ах юм байна гэд цэг хатчихдаг байхгүй. Тэгэхээр тэгж бодсон л бол ер нь хүний нөгөө хүнтэй харьцах үнэлгээ бол угаасаа буурчдаг. Тэ юу ч хийсэн энэ хүн надаас урахгүй гэж бодож байгаа хүн юу эсийг л ер нь хийж л харагддtiim да. Тэгээд юу ч хийсэн энэ хүн надад сэтгэлээ гаргасаар л байх юм байна. Энэ хүний сэтгэл дуусахгүй юм байна гэж бодож байгаа хүн бол нөгөө хүний сэтгэлийг ер нь бол нэг жоохон хог навш шиг үцгээд байх талтай дандаа ундарч байгаа юм байна. Айх айдсгүй юм байна гэд тайвшраад. Тэгэхээр ингээд тайвширсан хүн бол тэгэл өстө дураараа дөргөн гэх чинь болоод нөгөө хүндлэл үнэлгээ хоёр нь буурчдаг. Тэгээ өөрөө тэрийг анзаардгүй. Тэгээ энэ дэр нөгөө тал нь ажиглаад нэгтгэх ч юм уу, гуйдаг ч юм уу ингээд тий нөгөө тал нь ханахгүй байгаад байгаа болохоор ханалтаа авах гээд ингээд оролдлого хийхээр үл тоодог, үл ойшоодог, эсвэл нөгөө хүн рүүгээ буруутгадаг. Чи намайг ингээд хайрлна гэдтэй. Чи би чамд итгэж болно гэдтэй. Чи надад ингээд бүх юмаа зориулна гэдтэй. Сэтгэлтэй байна гэдтэй. Одоо тэр чинь энэ үү гэд буруутгах үүднээс хандна. За тэгээ буруутгах үүднээс хандаад ахаар нөгөө өнөргөө шүүмжилж орж ирдэг. Чи болохгүй байна. Чи тэнэг байна. Чиний хэлж байгаа ярьж байгаа чинь үнэнд нийцгүй байна. Чи намайг гүтгээд байна ч гэдэг юм уу. Яг ингэж орж ирдэг байхгүй одоо нэг зүгээр яаж явах зүгээр ялахгүй байна. Би чамд ингэ сэтгэлтэй л байхад чи миний сэтгэлийг одоо байнга ингэ сэтгэлгүй байна гэдэг юм ч гэдэг юм уу. Ингээд яг нөгөө нэг сэтгэл гаргасан үнэлгээндээ ханалт авч чадаагүй хүнийхээ гомдол цөхрлийг шууд буруу шааж хориглож өөрөөсөө түлхэж ойлгохыг хүсэхгүй байх байдлаар ер нь бол илэрхийлдэг. Тэгэхээр нөгөө нэг сэтгэл дэвсэж байгаа хүн чинь өөрлөгөө хараа явцдаг. Нөгөө нөхөр бол бусдыг буруутгацсан өөртөө ханалттай учраас өөрлөгөө ерөөсө харахгүй. За тэгэнгүүт нөгөө Аа чинь явахтай тэгээ явж сүүл рүүгээ нөгөө нэг байранд тавьж байхаа сурах юм бол за энэ 7 настай хүүхд юм байна. Да би бол 32 настай хүүхд юм байна. Да за тэгээ 7 настай хүүхдээс юу ч хүсч хүлээхв. Тэгээд окей гэд нөгөө нэг үнэлгээгээ буруулж ийн гэсэн үг. Тэгээ нөгөө талдаа
үнэлгээ буурж байгаа болохоор гаргах сэтгэлч буурна, итгэлч буурна, бүх юм ингээ буураад ирэхээр нөгөө хүн чинь нэмээ шүүмжлэн дахиад нэхэж магадгүй те. Чи яасан бэ гэд. Тэгээд өхгүй. Хэрвээ энэ үнэлгээг ингээд тэр 7 настай хүүхэд гэдэг үнэлгээн дээр нь бүр яг тогтоогоо дадалжуулчих юм бол ингээд нөгөө хүн ууралж исэн, шүүмжилж исэн, зорилж исэн, хашгирч исэн, уйлж исэн чинь нэг наалтгаа болдгийм да. Тэгээд тийм жоохон хүүхэд уйлж ил байна да. Тэ. Гэхдээ үзэн ядахгүй шүү дээ. Энд чинь нөгөө нэг уужуурчдаг байхгүй юу? Өөрөөсөө үнэлгээгээ бууруулахаар тэр хүнийг уучлах, өршөөх, өнгөрүүлэх, тэр хүний янз бүрийн зүйлд автахгүй байх хэмжээний юм уужуу дотортой болоод үзэн ядах, уурлах, хорсох, зэвүүзэх, гомдох гэдэг мэдрэмж бол бүр ариллаад эхэлдэг. Яагаад гэвэл би одоо 32 настай хүн байж 7 настай хүүхдэд гомдох чи айгүй утгагүй зүйл шүү дээ. Тэ юу ядаж гомдох юм бэ те? Зөв буруу болохгүйгээ ялахгүй, сайн таньж мэдээгүй, суралцаагүй байгаа хүүхдийн хэлсэн үг хийсэн үйлдэлт нь одоо ээж нь ээж жишээлбэл гомдоод ахаар чинь утгагүй шүү дээ. Тэгэл аль болох зааж сурахал бодож шүү. Үгүй ээ миний охин ингэдэггүй маа. Яагаад ингэдэггүй юм гэхээр ингэдیں۔ Тэгтیں гэхэл бодно шүү дээ. Тэгээд яг энэ ингээд тэрийг 7 дээр нь тавиад өөрийгөө 32 тавиг нь олоод харчгаар л нөгөө хүнд үүсгэх хүлээлт нь багасаад, гомдож уурлах нь багасаад, илүүтэй зааж сургах, илүүтэй уужуу хандах, илүүтэй хайрлаж, инэрч, зөөлөн тайван байж чаддаг байхгүй. Ингээл бүр байж талтай намайг таваасангүй энтер гэд байха болоод гээл тайван тэгжил байдгийн одоо ч тэгэндээ угаасаа л иймдээ гэдгийг хүлээлтээрээ угаасаа өөрөө зүгэнж мэддэг болдог гэх юм уу. Яг ингэсэн тохиолдолд яг нөгөө тодорхой тухайн хүний байх ёстой байр суурьнд нь тохирсон тодорхой хүлээлт, үнэлгээ, хүндлэл, сэтгэл гэд бүгдийг тааруулж гаргаж өгч чаддаг байхгүй юу. Тааруулж гаргаад ирэхээр нөгөө хүн чинь өмнө авч исэн сэтгэл, өмнө авч исэн хүндлэл, өмнө авч исэн итгэл нь ингээд цөөрцөн учраас эхлээд шүмжилдэг. Дараа нь бүр ингээд шүмжлээд нэхэд авч хатгаа болоод бүр ингээд эцтэй тулаад ирэхээрээ нэг юм бодож эхэлнэ заяа. Бодохдоо юу гэж боддог вэ гэхээр хүүе надад асуудал байгаа юм болов? Би болохгүй юм болов? Хэрвээ авах ёстой хэмжээнд нь өгөх ёстой зүйлээ барьж чадаагүй тохиолдолд нөгөө хүн бол хизээч өөрлөгөө хардггүй. Илүү авахаа л боддог. Хизээч өгөхөө боддог. Яг тэр байдал дээр удах юм бол тэг ер нь бол толгой дээр гарч суун штэ. Тэгэнгүүт яг чиний байгаа хэр чинь юм байна, чиний байгаа хэрд тохируулж надаас өгөх юм энэ байна гэдэг байдлаар харьцаад удах юм бол нөгөө хүн чинь өөрлөгөө өнгөж эхэлдэг. Би буруутай байсан юм болов? Надад асуудал байгаа юм болов? Нэрээ би арай дутуулаад байгаа. Нэрээ би сэтгэл гарахгүй юм шүү гэж бодож эхлэхдээ тэр хүн суралцаж эхэлдэг, тэр хүн хөгжиж эхэлдэг. Энэ бол тэр хүний одоо тарих оюун сэтгэл зүрхэнд нь өгж байгаа бас нэг бэлэг маягийн зүйл байхгүй юу? Тэр хүн чинь тэгжиж, өөрлөгөө өнгөжиж, өөрөө дутуулаад байгаагаа харж иж, өөрөө сэтгэл гаргахгүй, сэтгэлгүй оргиод байгаагаа мэджиж, өөрөө хүний хүндлэл гэдгийг өөрөөсөө ялгаруулахгүй байгаагаа ухаж ойлгож иж, би хүн хүндэлж сурах хэрэгтэй юм байна. Хүнийг үнэлэх хэрэгтэй юм байна. Байгаад дээр нь хайрлах хэрэгтэй юм байна. Өгж байгаа сэтгэлийг хариулах ёстой юм байна гэдэг гарц гаргалгаар уу чиглэлтэйгээр бодож эхэлдэг. Үгүй болвол тэгэл баримдаа л байгаад тань. Уламд ортч магадгүй. Улам л аваад өгөх гэдэг тухай бүр огт мэдгээ болж магадгүй байхгүй юу. Тэгээ өөрлөгөө өнгөж байгаа хүн бол хансан ч буцаад ханалтаасаа цааш дахиад нэг алхаж эхэлнэ. Тэгэхгүй одоо өнгөц цэцгийн бодолтой хүмүүс болохоор айгүй амархан нэг зүйл дээр ханчаад тэр ханалтан дээрээ л ер нь байгаад байдаг. Орхигдож гологдож тэ өөрлөгөө өнгөж үтсэн хүн бол хансан ч дахиад цаашаа танин мэдхүйд чиглэхээ мэддэг болчдөг. Зөнгөөрөл мэддэг болчдөг. Мэдгүй би аль зөнгөөрөл мэддэг л дээ. Энд чинь оюун ухааны хувьд болохоор нэг нь бол үргэлжийн тэлэлт рүү, үргэлжийн хөврөлдөөн рүү, бодлын хөврөлдөөн рүү явж байгаа л нөгөөх нь бол яг хайрцаг дотор гацаад тэндээ гэтээ өөрийгөө болгоод хүмүүсээс сороод л цогцоод байгаа л ийм дүр зураг байхгүй юу. Гэтэ түрүүн би одоо шууд нас буюу хүүхдийн жишээ авсан шүү дээ. Гэтэ яг бодит байдал дээр хүүхэд тэр нь болохоор би ойлгомжтой болоход зүгээр тэгж ярьсан. Түүнээс бодит байдал дээр хүүхэд бол бүр сэтгэлийн хувьд биднараас бүр маш том байдаг.
бид нэр хүүхдтэй гологдохоор байдаг. Яагаад гэвэл штэ одоо манай хоёр охин 3-тай 8-тай. Тэр хоёрыг би үргэлж үл ойшоох, үл тоох дүр зураг үзэгддэг байхгүй юу? Яагаад гэвэл ингээл жоохон хүүхдээ яриг байнга сонсоод байгаа айгүй хэцүү. Тэд нар чинь ингээ байнга өөр анхаарлах гэдэг. Тэнгүүд яг түрүүний ярьсан өнцгөөсөө бодож үзэх юм бол тэр хүүхдүүд надад маш их бүр агуу том зүрх сэтгэл зориулаад намайг ертөнцийн төв гэж хараад тэгээд ээжтэй болсон бүх явдлаа хуваалцаад ээжийнхаа бүх анхаарлыг хуваалцахыг хүсээд ээжтэйгээ сэтгэлээ нээж ээжтэйгээ таньж мэдсэн бүх юмаа ярихыг хүссэндээ одоо манай 8 настай охин жишээлбэл байнга ингээ өдөр тутамдаас жижиг сажиг юмаа ингээл хольж утгаал яриад ээж та намайг сонссонгүй ээж та намайг сонсоож ээж та намайг анхаараач ээж би юм яриад байж гэл ингээд байдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө баг маань ч гэсэн адилхан манай баг хэлд ороогүй л те. Гэтэ манай баг ч гэсэн ингээл үргэлж ингээл над руу хараад энийгээл үргэлж ирхэлгээл үргэлж ингээл хайр дүрэн харцаар хараад үргэлж наалдаал ингээл эн чинь болохоор зүрх сэтгэлийн хувьд надад маш их хайр өгөөд байгаа хоёр хүүхэд би тэр хайранд хандсан цадцсан учраас тоохгүй ойшоохгүй нөгөө хоёр хүүхдийнхээ хайрыг үнэлэхгүй хүндлэхгүй тэгээд хариуд нь тэр хоёрыг анхаарал халамжаар дутаагаад буюу нөгөө ханалтыг үүсгэж өгөхгүй тоомжиргүй хандаад байгаа зүйл байхгүй. Тэгээд яг энэ дээр бол би хоёр хүүхдийнхээ үнэлгээг дутааж гин би хоёр хүүхдийнхээ хэмжээнд сэтгэл зүрх оюун ухаанаа ажилуулж дэвсэж чадахгүй үн цэнийг мэдгүй мэдэх хэмжээний ухамсарт хүрээгүй гэсэн юм дүр зураг тодорч байгаамаа. Жаахан хүүхдүүд бол угаасаа зөнгөөрөө тийм юмтайгаа дүрдэн штэ өөрхөдөө томроод ийм болчдөг болохоос гэх. Тэг бид нар энийг зөнгөөрөө биш одоо бол би чинь 7 настай хүүхэд биш 32 настай хүн учраас зөнгөөрөө гэхээсээ илүү яг л ингэж өөрийн удирдлагатайгаар хийж сурах хэрэгтэй. Тэгээ хийж сурахын тулд бол өнөг намайг үл тоогоод байгаа хүндээ би гологдоод ханалт үүсэхгүй би ингээ багтаад байгаа биш харин тэр үл тоогоод байгаа хүн миний сэтгэлд гологдоод миний сэтгэлд ханалт үүсэхгүй миний сэтгэлд хангалттай хэмжээнд хүрч өгч чадахгүй байгаа гэдгийг олж хараад үнэлгээнд нь тааруулж сэтгэл анхаарал хүндэтгэл халамж өөрөөсөө гаргах бүхнээ тохируулж өгч хүлээлтээ тэрэндээ бас тохируулж тооцох юм бол өөрийгөө баг гэмтэн нөгөө хүндээ бас тустай ингээд тэрийг ч аварна өөрийгөө ч аварна гэдгийг зэрэг давхардуулж хийж чадах юм аа. Ер нь бол харах үнцэг үнэлгээ хандлага гэдэг чинь бүх юмыг ингээд шат дараатаагаар ингээд нөлөөлөлтөй юм үйлцэл давтамжтайгаар өөрчилж чаддаг байхгүй юу? Одоо хэрвээ би охтуудаа өөрөө гологдож байгаа гэдэг өнцгөөс харж чадхал юм бол миний охтуудаа хандах хандлага, миний охтуудыгаа үнэлэмж, миний охтуудыгаа хүндлэл, миний охтуудыгаа хайрлах хайр бүгд өөрчлөгдөнө. Яагаад гэвэл би одоо эндээс харж ирсэнаа эндээс хараад байгаа учраас эндээс харж байхдаа надаас гарч ирсэн үг үйлдэл сэтгэл бүх юм эндээс харж байхдаа гаргаж байгаа сэтгэл үг үйлдэл бүх юм арай өөр болчдөг байхгүй юм. Яг нэгэндээ ингэж нөлөөлж тойргоор нөлөөлж байгаа юм шиг өөрчлөлтийг авчирч чаддаг. Тэгэхээр хүний харах үнцэг үнэлэх үнэлэмж хандах хандлага гэдэг чинь одоо бүх зүйлийг шийдэж тэрүүгээрээ хүн өөрийгөө бүрэн удирдах чадна. Нэг гол нь ингээд ухаж бодож зөв өнцгөөс олж харахгүй болохоор буруу өнцгөөс хараад буруу аргаар ингээд оролдохоор өөрийгөө хүчлээс цаашгүй ингээ бухшаа ерөөсө гарахгүй зүгээр л хүчлээд тэсэд гүрийгээд байна. Зөв өнцгөөс нь харж чадах юм бол сэтгэл тарих хоёр чинь нэг зүг чигийг нэг одоо хүслийг нэг дор давхардуулж хүсч чаддаг. Хэрвээ би нөгөө хүндээ би гологдчихин гэж бодоод ах юм бол өөрийгөө сайжруулах тал дээр эсвэл өөрийгөө дутуу үнэлэх тал дээр л ажиллаад байдаг байхгүй. Би л муу байна. Би л болохгүй байна. Тэнгүүд нөгөө хүн надад гологдоод байна гэдэг өнцгөөс нь харчих юм бол тэгтээ хүчээр харахгүй шүү дээ. Яг үнэхээр байгаа бодит байдлыг үнэлж л харна. Тэ би сэтгэл гаргаж байгаад надад ямар сэтгэл гаргав? Би итгэл үзүүлж байгаад миний итгэлийг яаж таав? Тэ би хайраараа хайрлж халамжаараа ингээд нүмер төршиг болж байхад хариуд нь одоо ямар новшин усаа цацаад байгаа юм бэ гэдгийг чи ингээд уулна ингээ байж л байдаг л та. Тэгээ тэрийг ингээ хараад энэ хүн чинь надад гологдоод байгаа юм байна. Надад
одоо гологдоод гэхэд бас сони юм. Миний сэтгэлд амар хурдан хандчаад байгаа юм байна. Хандсан учраас намайг байж ийн гэж бодож ийн, үн цэнгүүд тооцож ийн. Тийм учраас энэ хүнээс өөрөө бүр хичээгээд хүчлээд хүндэл нь гарахгүй байхгүй юу. Ийм л учиртай юм байна. Тэгвэл би энэ хүнд тэр хурдан хандаг тэр сэтгэлийнхэн савнд нь тэ ханалтанд нь арай хүрэхгүй 80% та өгөхөд эргээд намайг хүндлэх юм байна гэж бодоод олчих юм байсан байгаа байхгүй юу. Тэгээ энэ өнцгөөс харж л чадах юм бол тэр 80% та өгөхийг тархич хүснэ, зүрхч хүсэх байхгүй юу. Энийг олж харахгүй болохоор зүрх мэддэг юм аа л хийгээд байдаг байхгүй юу. Үргэлжлүүлэн хайрлага л хийгээд байдаг. Үргэлжлүүлэн сэтгэл өгөхөөл хийгээд байдаг. Энийг бүрэн гүйцэд энэ өнцгөөс харж чадах юм бол зүрх нөгөө хүнийг хайрлсны үндсэн дээр 80% та хязгаарлаж чадна. Яагаад гэвэл тэр хүнд өсөж дэвших, амархан хандахгүй байх, цаашаа дахиад амьдрал үргэлжилдэг. Энэ танин мэдхөө гэдэг чинь оройгүй, орчлон ертөнц гэдэг чинь хязгааргүй гэдгийг таньж мэдэх, тэмтрэх боломжийг олгохын тулд, зааж сурахын тулд зүрх сэтгэл өөрийгөө хязгаарлаж чадна, хүчлүүлэхгүйгээр. Би нэг Заяаны ханы тухай подкастн дээр болохоор буурлын хэлж өгсөн юмыг яриадсан байхгүй. Одоо ингээ байранд нь тавих хэрэгтэй, хүмүүсийг яг байх хэрэгтэй байранд нь тавина. Байх ёстой байр нь чиний хажууд хурж ирж чадах юм бол тэнд нь яг байлгана. Энд ингээд зүрх сэтгэлийн холбоос үүсээд, гүний холбоос үүсээд энэ бол Заяаны хань байж чадна гэдэг юм ярьсан те. Гэтэ би энийг ингээд өөрөө бүрэн гүйцэд ойлгохгүйгээр буурлын хөгөөр ярьчихж байгаа. Тэнгүүд дараа нь өөрөө ухаж бодоод энийг өөрөө сайн ойлгохгүй байхаар яадаг вэ гэхээр хүчилж хийх гэдэг байхгүй. За ямар ч зүйл хийх хэрэгтэй юм байна. Яаж хийх вэ? Мэдгүй. Тэгэд ингээ бодоол байна. Тэгээ ингээ хүчлээд байхаар ерөөсө хүчлгүй нөгөө зүрх сэтгэл дургуйцаад байгаа болохоор зүрх сэтгэлээ хэн чадахгүй. Тэгсээр нэ тархин нь болохоор нэг юм хилээд идэг ингээ голд нь гацаастай байж идэг. За тэгэнгүүт бодож эхэлнэ. Бодоод бодож би яг энэний өмнөх бичлэгийг хийсэн. Үгүй өөрийгөө үнэлэх хэрэгтэй юм шүү дээ. Үнэлгээнд дээр хамаг асуудал байсан байна. Үнэлгээ гэдэг чинь бүр бүхний хариулт байсан байна гэдэг нэг бичлэг хийсэн тий. Тэгэнгүүт за үнэлгээ чухал юм байна. Ойлголтоо авчлаа. Тэрнээс цааш яах юм? Тэгвэл яаж өөрийгөө үнэлэх юм? Яаж нөгөө хүнээ зөв үнэлэх юм гэдгийг одоо өнөөдөр яриад байгаа байхгүй. Энэ бол яг нөгөө боддоор үнэлэх арга замыг одоо задлж ухаж л олоод байгаа л ийм тархины үйл ажиллагаа штэ. Нэг яг зөв зүйтэйгээр уул сууртайгаар өөрөө ухаж таних юм бол яг ингээ өөрт суудаг энийг ингээ дадалжуулж болдог, хэрглэж болдог. Тэгэхээр одоо би ингээ судраа хэрвээ буулгаагүй байсан бол өөрөөрөө олоход бол амар хэцүү. Яагаад гэвэл нөгөө нэг яг тэр эндээс харах хэрэгтэй юм а эндээс харж байгаа дээрээ гацчаад ингээ гарч чаддаг байхгүй тэндээсээ юус гарч чаддаг. Энэ дээрээ бүр ингээ хамаг хүчээ бараад байдаг. Тэгэхээр энэ дээрээ л харчхад яг адилхан юм хийхэд үр дүн хоёр шал өөр гарах гэдэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд би одоо яагаад ингээ дандаа судар гэдэг байгаа юм гэхээр энэ сударч өөрөө тэр зүй тогтолж ам хязгааргүй бүгдийг ингээ дотроо агуулсан судар байсан байгаа байхгүй юу. Одоо л би ингээд сүүлийн үед үнэхээр энэ судрын үн цэнийг ингээд өөрөө яг мэдэрч эхэлж байгаа байхгүй юу. Тэр чинь би ингээ буулгаж аваад маш олон удаа уншсан хүний хувьд тэ хүмүүс ингээ уншаад ойлгохгүй байна л гэдэг. Гэтэ тодорхой хэмжээгээр сууж байгаа цаг хугацаа өгөх хэрэгтэй. Тэгээд уншаад бүтнээр нь буулгаад авчгал юм бол та нар өөрсдийнхөө асуудлыг өөрсдийнхөө тархиар бодлоо хөөж жогоод өөр өнцгүүдийг олж харах чадвартай болно. Яагаад гэвэл буурал болохоор судар дээрээ бүтэн юм тойрог буулгаад өгсөн баа заяа. Бид нар нэг өнцгөөс харна, эсвэл энэ өнцгөөс харна, эсвэл эндээс харна гэд бидэрт бол сонголт байдаг. Тэгээд тэр харсан өнцгөөсөө ч хүний тархи ажиллаж, харсан өнцгөөсөө ч одоо үйлдэл бүр амьдралаа тэр чигтэн шийдэж явдаг. Тэнгүүд энэ бүтэн тойрог бүтэн байвал энд гацаатай ч гэсэн эндээс харах боломж амар нэмэгддэг байхгүй юу. Бүтэн тойргоо мэдэхгүй байгаа хүн энэ гацаанаас гарах амар хэцүү. Яагаад гэвэл эсрэг талд нь юу байгааг за мэдчихэж болно. Гэхдээ хүлээн зөвшөөрж өөр дөрөө буулгаж хэрэгжүүлэх тал дээр амар асуудалтай, хайрцагтай, дөнгөтэй тушаатай байдаг. Тэгэхээр би болохоор жишээлбэл одоо л ингээл яг харилцааны тэнсэн дээр л яваад байгаа. Надад тулгарч байгаа асуудлуудаа л би ярьж бодож чадна. Хүн болгоны өмнөөс би бодож чадахгүй шүү дээ. Одоо 3 сая хүн бүгд өөр өөрийн асуудалтай хагаад тэр ойлгон дээр би тэдний өмнөөс бодоод тэдний төвшөнд очоод тэдний асуудлыг өмнөөс нь шийдэх гарц гаргалгааг хөөгд яваад байна гэж байхгүй байхгүй. Яагаад гэвэл бүх хүн өөр өөрийн гэсэн амьдрал туулалтай, бүх хүн өөр өөрийн гэсэн бодол сэтгэлгээний юм загвар, хэв загвартай байгаа. Тэгэхээр
миний бичлэгийг надтай адилхан хүмүүс үзэж болгоч надаас өөр хүмүүст нь хүрэхэд хэцүү. Яагаад гэвэл над шиг асуудалтай тулгараагүй өөр үе дээрээ явж байгаа хүмүүст би одоо юу хэлэх юм бэ? Тэд чинь би зүүн биелгээрээ тэгжиж магадгүй гэхгүй шүү дээ. Тийм болохоор хүмүүс уг нь өөртөө судраа уншаад өөртөө тэр зүй тогтлыг тархиндаа сайхан буулгаад авчих юм бол өөрийнхөө замаар, өөрийнхөө тууллаар, өөртөө тохируулж, өөрийнхөө тархиар гарц гаргалгаагаа олж хаардаг чадвартай болох байхгүй юу? Тийм болохоор ингээд судар авч уншаач гэж би одоо барыг сүүл рүү одоо гуйдаг юм яадаг гэхгүй те ойлгохгүй байгаас битгий айл та тэгээд оролдоод байвал ойлгоо штэ яддаж байхад үг үгээр нь уншихаар зүүн сэрнэ тэгээд үг үгээр нь давтан унших болгонд өөр өөр өнцгүүдийг олж харна тэгээд энд чин тархи чин дадалчж идэг байхгүй юу тэгээд одоо нөгөө буурлахгүй хүмүүс нь яах юм бэ гэж хүмүүс амар их тэгж комментээр асуусан байлаа манай буурал судраа буулгаж өгөхөөс өмнө ийм тархины дасгалуудыг надаар ингээ хийлгээд байсан юм шиг одоо санагддаг. Тэгэд энэ судрыг уншсанараа яг тэр дасгалыг ингээд хийх боломжтой байхгүй юу? Яад гэхээр нэг уншихад л нэг үнцэг харагдана. Эн чинь чиний сэтгэлгээ ингээ хайрцагнасаа гарч байгаа хэлбэр олж харагдгүй байсан юм аа шинээр олж харж ингэж анх удаа үзэж байгаа дараа нь хоёр дахь үзэхээрээ гурав дахь үзэхээрээ таньдаг болон дөрөв дэх үзэхээрээ бүр дадалцдаг тав дахь дээрээ бүр хайдаг болж шүү дээ. Нөгөө өнцгүүд хайчиж байгаа. Тэгээд дахин уншаал үг гүрчлэн цаадах утгын тэмтэрхгээл хичээгээд байх юм бол уг нь энэ миний яриад байгаа зүйлийг өөрийнхөө толгой дотор надаар яриулахгүйгээр өөрөө хийчдэг болох ийм боломж бололцоо нэгдэж байгаа хгүй юу. Энийг бол янз янзаар л хэлж болно. Энийг буурлын биш алтан судрын нэр томьёогоор хэлэх юм бол хөх толб ханах гэж хэлж болно. Буурлын подкастнаас ярих юм бол удамшлаасаа сүлэх гэж хэлж болно. Хүмүүсийнхаар бол ухамсарын сэрэлт генесээ бүх мэдээлэл унших, үгдэцдэг холбогдох юу гэж нэрлсэн болно. Эн чинь зүгээр л ухтаа нэг л зүйл байдаг байхгүй. Тархиа яаж ашиглах тухай, удамшлын мэдээллүүдтэйгээ яаж хөг хэм ижилсэх тухай байдаг. Тэгээд тийхийн тулд зүй тогтолж ямыг бүтнээр нь ойлгочвол тэр чин бүх зүйл хязгааргүй чиний дотор байгаа. Гэтэ чи тэндээсээ өөрийнхөө цаг хугацаа, өөрийнхөө тулгарч байгаа нүур тулж байгаа асуудлыг шийдэх гарц гаргалгааг ингэж хөврөөлж урсгаж өөрийнхөө нарийн жимээр буулгаж сурах арга барилд даддаг байхгүй юу. Тэгэхээр тэр жамыг үндэс зуртаар ойлгох гэдэг чинь ердөөсөө л тийм ач холбогдолтой. Тэгээд мэдгүй буурлын судар бол үнэхээр л жамын л судар. Би одоо надад өөр хэрлэх үг алга. Нэг тийм наалдцгүй холын асын юм шиг хэрнээсээ сайн тэмтэрч уншаад дахин эргүүлж тойруулж үзэж явахдаа хүн энэ дотроо ийм тасгал хийж идэг байхгүй. Ингээд нэг очиж үзээд нэг ирж үзээд тэгээд ингээ ирж очих замаа олж үзээд тэг ингээд сүүл рүүгээ төөрөхгүй болж сурч мураад яг замдаа ирж очихдоо жоохон төөрөлөд л та. Тэгтээ ингээд оролдоод тах тусам бүр замаа мэддэг болоо. Тэгээ сүүл рүүгээ ингэж цаг удахгүй, удаан бодохгүй, удаан төөрөхгүй тэгэл шууд гарц гаргалгаа олж харах хэмжээний бүр өндөр тархины чадамжтай болох тийм ирээдүй биднийг хүлээж штэ. Энийг яагаад хүн өөрөө уншиж, өөрөө оролдож, өөрийнхоороо өөрчлөлгөө буулгах шаардлагатай вэ гэхээр энэ цаг хугацаанд би гэдэг хүн амьдарч, миний хажууд бас нэг хүн амьдарч, энэ хоёр чинь тусдаа ийм амин чанартай хоёр өөр хүн штэ. Бүгд бол яг нэг заяо. Гэхдээ энэ махан бие төрсэн хүмүүс ч юм бол өөр ахгүй. Тэгээд өвгдөөсөө хий хоосон гордоод яах вэ? Тэрий чинь өвгдөө чи оюун ухаан бол байж л байгаа. Тэр чин тэр цаг хугацаанд туулж олсон мэдлэг байхгүй юу? Энэ цаг хугацаанд өвгдүүд чинь амьдраагүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ цаг хугацаанд хин 30 хүртлээр наслцсан, гэрлээл наслсан байхгүй юу? Тэгэхээр энэ цаг хугацаанд тэр өнгөрсөн бүх мэдээллээс алийг яаж хэрэглэж болохыг хин замыг хамгийн сайн гаргах вэ гэхээр гэрлээл гаргана. Буурал бол өөрийнхөө цаг үеийнхаар ярина. Гэтэ тэрийгээ одоо хүргэнэ гэдэг чинь энд нэг газар байгаа шүү гэдэг ийм газрын зураг дээр ийм цэг хатгана гэсэн. Энэ хоёрын хооронд холбоос хийх хүн чинь бид нар өөрсдөө байхгүй юу. Тэгжиж бид нар энэ буурлуудын эсвэл энэ алтан судрын ч юм уу ойлгомжгүй нэр томьёо үг хэллэг ухааныг нь одоо өдийд надад тулгараад байгаа асуудал сэтгэл зүйн дарамт юу гэдгийг нийгэмд тулгараад байгаа байж болохгүй бүх асуудлыг шийдэхэд хэрэгжилж чадна. Тэр өвгдийн оюун ухааныг буулгаж ирж хэрэглэнэ. Тэр ийм ойлгомжгүй байдлаар нь хэрэглэхээр ойлгохгүй байгаа юм чи яаж хэрэглэвдэ? Та нар ойлгохгүй байгаа зүйлээр нь хэрэглэж чаддгүй. Би бол чаддгүй. Би ойлгохгүй байгаа зүйлийг хэрэглэхийг оролдвол өөрийгөө зөвхөн хүчлээд дүр эсгээд
Тэгээд өөрийгөө хуураад тэгээ үнэтэйгээ нүр дулаад буцаад газар дээрээ буугаад таардаг. Энийг өөрийнхоороо ойлгох, өөртөө буулгах гэж оролдох тусмаа л энд байгаа хүн хоёрын хоорондох газрын зураг нь дараа нь хэдэн удаа явсан ч төөрхөөргүй хэмжээнд тодорч ирдэг байхгүй. Тэгжил өвгдийнхөө оюун ухааныг өөр дөрөө буулгаж, хэрэглэж, ашиглаж өвгд эзшгэ ухаантай болж чадна. Тэгээ яг энэ ирж очих замаа мэддэг болоод ирэхэр хүн ер нь бол альва асуудал санаанд багтаад яаж ижаад учрыг олно хэдий мэдрэмж сэтгэл хөдлөлтөд дарлуулж бусдын хэм хөвгөнд автчихсэн ч би өөрийнхөө гарц гаргалгааг олж л таараа гэдэг ийм итгэл зориг жоохон төрж эхэлдэг л дээ. Тэгээд би хүмүүсийг бүгдийг ийм болоосай л гэж хүссэндээ одоо судар буурал гэж яриад байгаа. Одоо буурлын хар жишээлбэл та нар ингээд 13 дугаар зуунаас цааш явахгүй байна. Цаашаа яваад өгөөч гэж их ярьдаг байсан. Тэгэхэд тэр үед би бол ойлгохгүй учраас бүрэн гүйцэд мэдэхгүй учраас буурлыгаа өнгөрөөд байна. Би эртнийх гэдгээрээ одоо юу гэдэг өөрийгөө одоо флекстэд байна гэж бодож байгаа байхгүй юу. Эн чинь миний үнэлгээ буурлынхаа байгаа хэмжээнд хүрэхгүй учраас үл үнэлж гин сайн таньж мэдэхгүй учраас өөрийнхөө тусгалаар буулгаж явж байгаа л юм үйл явцахгүй. Одоо бол би ингээд буурлыг яагаад 13 дугаар зуунаас цаашаа яваад үзээч цаашаа зөндөө юм байгаа штэ. Яа энэхэн юмн дээр ханаад байгаа гэж хэлснэг ойлгоод байгаа байхгүй юу. Одоо өөрөө би буурлынхаа байранд очиод байна штэ. Чи одоо ийм их сэтгэл гаргахад хаачих байгаа юм уу? Наа чинь энэ цаашаага байгаа штэ. Хүн гэдэг чинь сэтгэлийг өөрөөсөө бүр хязгааргүй ундруулж чаддаг байгаа. Чи ийм их сэтгэл ханжаал чаавстай, иш чаавстай гэж бодож байгаа байхгүй. Гэтэ зүгээр эн чинь ингээд тухайн хүнийг дорд үзээд доош нь хийгээд байгаа биш. Энэ одоо өөрийгөө үнэлэмж унаад байгаа үед би өөртөө хэрэгжилж байгаа арга байхгүй. Иш чаавстай гэж өрөвдөх байдлаар байраа солих гээд байгаа байхгүй. Одоо би тэр хүнийг ийм дээр тавьчаа өөрийгөө доор тавьчаад би сэтгэлээр унаад байгаа болохоор иш чааваас видео хөрхөд гэхээр байрын солигдож байгаа байхгүй юу. Эн чинь зүгээр л юм арга барил болохоос одоо би ингээл бүр тулчаал ээгөр байгаа юм ерөөсөө биш. Аргаа бараад ийм арга хэрэгжилж байгаа юм өнцөг байхгүй миний өнцөг. Буурлын тэр ханалт үсээд ямар амархан хандын цаашаа яв гэдэг үг чинь бол цаана амар утга учиртай үг гэсэн байгаа байхгүй. Би одоо ингээ өөр төрөө ирэхээр ойлгоод одоо буурлага ойлгоод манай буурал өнгөрөөгүй юм байна. Үннээ л хэлжсэн юм байна. Тэгээ үнэхээр арга замыг зааж чиглүүлэхийг хичээжсэн юм байна гэж бодоод байгаа байхгүй. Үнэн хэрэгтэй бол итгэл сэтгэлээдээ тийм амархан ханддаг зүйл биш ээ. Энд чинь бол хязгааргүй ундрахтай. Тэгэд тийм агуу зүйлийг тийм багаар үнэлж жижигхэн хязгаарт багтаагаад тэндээ ханалт үүсгэж ивэл тэр хүн дахиад суралцах хэрэгтэй таньж мэдэх хэрэгтэй. Тэгээд тэр хэрээрээч тэр хүний эрх нь хязгаарлагдаж байх ёстой. Тэр хүнд хамаагүй толгой дээр гарах эрхийг олгож болохгүй. Угаасаа даахгүй чадахгүй. Тэгэхээр ингээд цааш нь хөөх юм бол энэ бол төрийн үйл засгийн ухаан гэдэг рүү холбогдож орж ирнэ. Гэтэ бид нар яг үгүй эхлээд эргүүн болох ёстой учраас эхлээд өөртөө ажиллаад өөртөө бүрэн үнэлээд бусдыг таньж мэдээд бусдыг бүрэн үнэлээд тэгээд өнөөдрийн бичлэг жоохон загнасан ч юм уу эсвэл жоохон өөртөө эрдсэн барцсан мэт байдалтайгаар эсвэл нэг содар сурталчилах гээд байгаа ч юм уу шахах гээд байгаа ч юм уу байдлаар хийгдсэн бол уучлаарай. Гэтэ хүн юу гэж тусгаж аавна уу тэгэл өөрийнхөө тусгалаар л угаасаа тусгаж авдаг л да. Тэгээд өнөөдрийн миний сэтгэл хөдлөл жоохон сэтгэл ханамжгүй байгаагаа олж харсан байдалтай байгаа болохоор жоохон урам хугарах ийм байхад хүн хөлтлээ миний сэтгэл ханахгүй нэ гэсэн нэг жоохон тийм гонгийн мэдрэмжтэй яг тэр хөгөөрөл бичлэг хийжлээ дээ. Уул нь ингээ амар гоё зүйл байгаад байхад ингээ хүмүүс олж харахгүй хэрэглэхгүй байхаар бас хэрэглэхгүй тэгсэн хэрнээсээ хариулт нэхэд тэгсэн хэрнээсээ асуулт асуугаад тэгсэн хэрнээсээ хоосон дутаад яваад хахаар жоохон муухай байх юм аа. Жоохон юу гэмтэй. Жоохон ажиллаад өгөөч, оролдоод үзээч, хичээж гэлдээ гэж л хэлмээр санагдаад байгаа юм дөө. Тэгээ би өөрийгөө бас болцсон гэж бодохгүй байна. Би буурлынхаа хувьд бас болохын би үсэхгүй байгаагач. Гэтэ би бол яваалж хараад удаж байгаа л та гэхгүй. Тэгээ болцсон гэдэг хэмжээнд хүн тулж болдгоо юм байна. Тэрнээс заавал цаашаа нэг алхаад үзвэл тэгээд хинч биш гэдгээ мэдэж эхэлдэг. Гэтэ хинч биш гэдэг мэдрэмжийг он удаан жил ноцолдож туулж ирсний хувьд чинь бол за яг бусад хүмүүсийн хувьд хязгааргүй магадгүй. Миний хувьд бол хязгаартай байдаг. Би олон жил ийм орохдоо олон жил өөрийгөө хинч биш гэж бодохдоо олон жил бүхийг хүсэхдээ нэг хязгаар тулсан. Тэр нь бол за ямар ч байсан архинд орохгүй. Ямар ч байсан амиа орлохгүй гэдэг хязгаар тулаад тэндээ маш удсан байхгүй. Тэгээ яг яах үхэж болохгүй. Үхмээр байна. Тэгтээ үхэж болохгүй. Архинд ороод амьдралаа алдаад бие сул тавьчмаар байна. Тэгтээ хүүхдүүд байна. Эцэг их байна. Яаж архинд орох те болохгүй. Тэгээ тэндээ байгаагаа бүр ингээд залхатлаа байцсан гэх юм уу? Тэгээ залхатлаа байж хаар чинь дахиж тийшээ тэн чин тэгээ залхатлаа байгаад ахаар доошо буух гэхээр хязгаарнд болчлаа. Тэгвэл дээшээ явахаас өөр сонголт угаасаа байхгүй. Цагаал үрчийдэг байхгүй. Тийм болохоор за нэг өдөр готарч болно те. Нэг өдрийн хагас готарч болно. Тэгтээ эзэж тэрийг би үхмээр байна гэдгээр нь тултал явуулах ямар шаардлага угаасаа үхэхгүй. Тэгээд үхэхгүй юм чинь буцаад амьдрахаас өөр гарч гаргалаа байхгүй. Гэр ингээд олцсон юм л та. Тэгээ олцсон учраас бол амар готрхгүй. Би хинч биш гэдэг бодлоор нүдүүлж байсан ч тэр бүр доошоо бол явахгүй. Тэгээд энэ бол би яг дадлага хязгаарыг тогтоосон хэлбэр болчихж байгаа. А дээшээгээ бол 60 наснд тэгээ 60 хавартад дүүргэж болох хөг бол миний санаанд бол байгаа.
Тэгээ энэ бол миний дээдлийнхаа хязгаарыг тогтоож байгаа магадгүй хэлбэр баг. Тэндээ бол би бол амар ганцаардл мэдэрч байна. Гэтэ яванда болох байлгүй ч гэж бас бодож байна. Одоо тэгээ энэ хоёр хязгаар тогтчих юм бол одоо юу хийхээ? Хийх дээрээ төвлөрч эхлэндээ угаасаа доошооч тэрэн түрээ тулах юм байна. Энэ нас гэдэг чинь өөрөө хугацаатай. Тэгэхээр энэ хугацаанд миний хязгаар бол нэг тэрл хүрэх байх гэдгийг олоод харчвал сэтгэл энэ хийргээд байгаа нь бас багсдаг. Тэгэл за тэгвэл одоо юу хийх вэ? Тэгээ гутраад нэмэргүй бол гутрахгүй одоо яг юу хийх вэ? Гэдгээл хайдаг бас юм дадал сууж болдог. Энэ хязгаараа ер нь тэмтэрч байгаа хүн бол юм өнгөн хэсэг дээр угаасаа удаан байж чаддгүй яг бол тэнд нөгөө хандлт гэдэг юм руугаа ойртох ямар ч үйл ажиллагаа явах байгаа нэг тодорхой байдаг. Тийм учраас дандаа гүнзгий хэсгийг тэмтэрнэ дандаа л гүн рүүгээ шумбаж ордог болдог. Хэрвээ өнгөн хэсгийн үйл ажиллагааны жижигхэн нэр төртэй эдийн шунал юу ч байдаг юм те. Тиймэрхүү зүйл дээр хандлт үүсэж байгаа бол тэгээд ер нь хэмжээнд хэрэгсүү. Өшөө цаашаа явуулж байгаа цаг үе те өшөө цаашаа удамшил сэрж цаг солигдож эргэж байгаа цаг үе болохоор энэ өнгөц хэсгийн нөхдүүд дандаа гүн рүүгээ шахаатай л нөгөө ирж хайсан дутуугийн мэдрэмжтэйгээ оршин яасан амархан хандын те энэс цааш юм байна бити ханаатай гэдэг юм руугаас шахуулж л байгаа. Чи юу гэсэн үг гэхээр тэгээд зөв шууд зүрх сэтгэлтэй холбоод ирчих бас болно. Тэгэл зүрх сэтгэлээ ямар амархан цадтیں۔ Наа чи цаашаа хязгааргүй цааш нь өшөө сайн гарга өг ав даад сур. Тэгээд энэ хүмүүн чанар энэ зүрх сэтгэлийг хязгааргүйгээр өөрөөсөө ундруулж байгаа хүнээс авснаа даадаг хэмжээнд очих чинь гэгэрэх хөх толб ханах сүнсний эсрэлт сүнсний хөг даалгавраа ойлгох голын хатгаасаа олох энэ гэд нэр томьёогоор дурдаад байгаа. Хүмүүс даанч амар ичдэн ч юм уу шал өөр юм хайгаад байдаг. Яг хүн хүний хөг хим мэдрэмж өгтөл зүй ондооч гэсэн бид нар нийтээр болохоор яг тэр зүг рүү зорж байгаа нь бол одоо л надад амар тодорхой санагдаж байна. Бид нар амар хүнлэг бие биедээ итгэл сэтгэл дүүрэн байдаг нийгэм төрийг цогцлоох хэрэгтэй байгаа. Тийм үстэй үгүй юу. Тэгээ тийм байж өөрөө жижигхэн сэтгэл хань өөрөө жижигхэн сэтгэл гаргаж харамлна. Тэгээд төр ирнэ. Тэгээд үгдээс ирнэ. Энд чинь ямар логик юм бэ? Тэгээ бид нар агуу үгдээсийн үр удам дэлхийг дотроо тэжиндээ тэж явсан хаттын үр удам ийм өчүүхэн сэтгэлтэй байж болох уу? Нэгнээ хайрсныхын төлөө хог шиг үздэг, сэтгэл гаргасныхын төлөө зэнэггүй өт хорхой шиг хардаг, сандаг. Тэгээд бас үгдээ үргээд байгаа ш. Тийм байж болох уу? Эсвэл нэг юм өнгөн хэсэгтэр л толгойн ажилдаг. Өнгөн хэсэгтэр л хүнийг яаж тэнэгтүүлэх вэ гэдэг дээр л кайфердаг. Хүнээс илүү гарч гараад сэтгэл нь хандаг. Юу вэ те? Энд чинь бүр амар өчүүхэн дорой хүсэлжтэй угнаал. Тэгээд яг энэ өнцгөөс хараад агуу зүйл энгийнж байдаг, энгийн зүйл агууч байдаг. Тэгээд дор бүрнээ хаашаа чиглэх ёстой энэ тэрний тулд ямар арга суу зал сэтгэх ёстой юм гээд яг ийм үг хэлэхээр тэр суу зал энэ гэдэг үгээ мэдгүй болохоор л худлаа хий авчдаг байхгүй. Тэгээд өөр төрөй болоод үзгээр өөрийгөө зөв үнэл бусдыг зөв үнэл тэрэнд нь тааруулж харилцааны тэнцвэрийг хадгалж яв гэд хэлжүүл энэ чинь нөгөө л нэг алтан судрын суу залтай байгаарэ гэдэг үгтэй бараг таацж байгаа байхгүй. Ингэж холболт хийж ойлгож болно. Тэгээд хүсэл судраа авч уншаарай. За өнөөдөр бичлэг ингэж дуусгачих. Тэгвэл би бүр хүмүүсийг амар загнаа таарах юм шиг байна. Тэгээд цагаа гаргаж сонсон та бүхэндээ баярлалаа. Баяртай.